одоо үзэгчд маань Брахма үсэг гэж ямар үсгийг хэлээд байна гэж. Энэ гэж хэд. Энэ үзэг Брахма үзэг үчиг гэж бол энтгийн санскрит үсгээс үүссэн. Санскрит үсэг тухайн үед бол маш олон үзэг хэлээ үүхлийг тэмдэглэжсэн. За энэ хэлэх хам болъё. Энтгийн санскрит хоёрт салсан. Нэг нь умар хашаан явсан, нэг нь уруушаан явсан. Тэгээд хойшаан явсны их юм бол санскрит Купта Брахма үзэг гэж байдаг. Энэ Купта Брахма үзэг нь бол он толлын 2 дугаар зуунаас 4 дугаар зуунаа үед бичигдэж байсан. Одоо манай хүннүүгийн төгсгөл үеэс. Тийм. Купта үзгээс нь доошон бол Сина Брахма үзэг байсан. Сина Брахма үзэг бол 400 оны үед. Он толлын 400. Жужааны төгсгөл үе. Тэгэд энэ үеэс бол яахан болов манай Монгол Брахма бичиг гарч ирсэн. Монгол Брахма бичгийнхээ дотор юугаар баримж авуулгын одоо Богдын гişэ болон хөөс толгойн гişэ. Хөөс толгойд бол 2 байгаа. Нэгэнт Монгол Брахмын бичиг нь Монгол бичгийн хамгийн эртнийх болж хөшөө чулуун дээр бичигдсэн болохыг эрдэмтэд тогтоолоо. Энэ бол одоогоос 1400 жилийн өмнө монголчууд бичгийн төгс хэлтэй байжээ гэдгийг хөдөлшгүй баталгаа